Та бидний амьдарч байгаа энэ орчин үеийн барилгууд тэр дундаа апартментыг үүсгэсэн орчин үеийн архитектурын эцэг гэдэг Le Corbusier. Түүний зохион бүтээсэн хамгийн алдартай бүтээл бол Villa Sabo бөгөөд энэ барилга дээр тэрээр өөрийн алдарт архитектурын 5 зарчмыг анх удаа иж бүрнээр нь хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү 5 зарчмыг тайлбарлая. Өмнө нь барилга ханаараа даацаа авдаг байсан бол одоо баган гарч ирснээр нэг давхрыг чөлөөлөх боломж гарсан юм. Хоёрт чөлөөт төлөвлөлт даацын ханаас татгалцснаар давхар бүрийн ханыг хүснээрээ өөрчлөх төлөвлөх боломжтой болсон. Гуравт чөлөөт фасад мөн л адилхан гадна хан барилгын ачааллыг авахгүй болсноос хамааран гадна талын фасадыг илүү хөнгөнөөр хийх боломж бүрдсэн байдаг. Дөрөвт хэвтээ сунсан цонх юм. Энэ ч мөн гадна талын фасаднаас хамааран ямар нэгэн байдлаар фасад нь цонх нь ямар нэгэн ачаалал авах шаардлагагүй болсноор илүү сунсан цонх хийх боломжтой болсон байдаг. Тавт дээврийн цэцэрлэг түрээлэн юм. Барилга барьснаас болж алдагдсан ногоон байлга уламжийг дээвэр дээр нь буцаан бий болгосон явдал байсан юм. Сонирхолтой Le Corbusier энэ байшингаа амьдрахад зориулагдсан машин гэж нэрлэж архитектурын сод бүтээл гэж сайжрагдаж байсан ч яг бодит байдал дээр захиалагч эзэнтэй бол яг л толгойн өвчин болсон байдаг. Бүр сүлдээ шүүхтэр хүртэл очсон байдаг. Гэвч үнэндээ энэ төсөл бол хүн төрөлхтний архитектурын түүхийг оронгоор нь эргүүлсэн төсөл байсан юм.